байцгаана та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За би одоо болохоор Батын холбоотой буюу архитектуртай холбоотой хийх гэж байна. За энэ маань юу вэ гэхээр за мэдэх хүмүүс нь сайн мэддэг бах, мэдхгүй хүмүүс гэх юм бол мэдээж барилгаас бус зэмтэй зүйлтэй холбоотой хүмүүс авах мэдгүй байх магадaltaй. Энэ бол архитектурын хамгийн том шагнал гэж үзэгддэг Pritzker-ийн шагналын тухай ярих гэж байна. За Pritzker-ийн шагналын тухайд бол яг барилгын энэ чиглэлийн барилгын зурагчлалын энэ чиглэлийн хамгийн том шагнал буюу Нобелийн шагнал гэж бас яригддаг. За сүүлийн одоо 2023 онд болохоор Дэвид Чипперфилд гэсэн хүн байсан баг. Тэр хүн авсан. Тэрний өмнөхөн болохоор хамгийн анхны хар арьстан буюу Франсис Кере гэдэг хүн авч ирсэн. За миний хань байгаа зурагнуудыг харах юм бол за Pritzker-ийн шагналыг 1979 оноос 2020 он хүртэл авсан хүмүүсийн зураг байгаа. Тэгээд би болохоор энэ хүмүүсийг ерөнхийдөө эхнээс нь дараагийн бичлэгүүдээр нэг нэгээр нь танилцуулаад бас өөрийнхөө онцлогуудыг нь тайлбарлаад явъя гэж бодож байна. За эхний ээлжинд ямцсан Pritzker гэдэг шагналын тухай би ярих гэж бодлоо. За энэ шагнал нь болохоор 1979 онд хамгийн анх хамгийн дээдлэлт байгаа Philip Johnson гэдэг Америк хүнд өгж байсан. За энэ шагналын одоо нэр нь яагаад Pritzker-ийн шагнал гэдэг вэ гэхээр тийм хят хотел илүү за тэр ямар ч хотелийн тэрийг үүсгэн байгуулад маш том хотелийн үүсгэн байгуулагч Pritzker гэдэг хүний одоо тэр гэр бүлийн нэрийг ингэж аваад тэгээд тэр хүмүүс болохоор бүх одоо хөрөнгийг нь гаргаад ингэж 79 оноос хойш өгсөн байдаг. За энэ медальныхны хувьд болохоор медаль өгдөг. Тэр медальны 10 өрийг нь болохоор Льюис Сулива баха тэр бас архитектор хүн байсан бэлээ бас алтартай гэгддэг юм бэлээ би бас сайн мэдэхгүй байгаа. Тэгээд тэр хүний дизайныг хийсэн медалийг өгж байсан. Энэ шагналын бас гол онцлог нь за ганц нэг барилгыг үнэхээр гайхалтай барьсан да гэдгээрээ шагнал өгдөг тийм шагнал биш. Тэр хүний одоо насан турштай одоо зураг хийгээд барилгыг үүсгэхдээ тэр хүний ямар философитой байсан, тэр философи нь хүн төрөлхтөнд ямар нөлөөлөлтэй, тэр хүний онцлог, тэр хүний зорилго, концепт гэдэг зүйлхэн дээрээ болохоор илүү ач холбогдол өгж энэ шагналыг өгдөг. За энэ шагнал нь тэгээд 1979 оны хороод жил болгон нэг хүнд ингээд өгсөөр байгаад үдийг хүрсэн байна. За нэгт болохоор хамгийн ихний Philip Johnson гэдэг хүний хувьд бол ярих юм бол 79 онд авсан хүн бол Glass House гэдгээр нь та бүхэн сайн мэдэх ба Glass House гэхээр энэ хүн өөрөө асар их баян одоо өмгөөлөгчийн хүүхэд гэж ойлгож сонссон сурч байсан. Тэгээд маш том газар аваад тэр газартаа тийм дөрвөн талын тэр чигээрээ шилэн барилга барьж байсан. Нэг давхар хувь хүний амьдрах нойлон л зөвхөн одоо ингээд гадар жоохон юутай цутган одоо хаагдсан байдалтай. Тэгээ бусд нь болохоор бүгдээрээ шилэн тийм барилга барьж байсан. За энэ хүний тухайд бол яг энэ барилгуудын тухайд би болохоор дараа өөр бичлэгэн дээр оруулъя гэж бодож байна. Ямар ч гэсэн энэ хүн бараг Америкийн одоо архитектурын салбарын одоо бараг загламжлалсан эцэг гэж яригддаг. За энэ хүний үүсгэн байгуулсан 5 одоо Нью-Йоркийн 5 гэж байдаг. Тэрэнд нь болохоор 5 хүний сайн мэдлэг Peter Eisenman, Richard Meyer, Charles Quatmay, John Haddock гэдэг баха тэр хүн гэдэг ингээд энэ 5 хүний бүрэлдэхүүнтэй одоо тэр дундаас хамгийн та бүхэн сайн мэдэх бол Richard Meyer гэдэг хүн гэж байх гэж бодож байна. 1985 онд бас яг адилхан шагналыг нь авч байсан юм байлээ. За Richard Meyer-ийн тухайд бол ямар бас барилгуудыг нь би дараагийн бичлэгээрээ хүргэе гэж бодож байна. За ямар ч сан яг за энэ шагналыг болохоор нийт одоо 44 удаа хүмүүс төгсөн гэхэд нийт одоо Америкаас 8, Японоос 7 гэх хамгийн их авсан орнууд нь бол тэр хоёр орн гэж ойлгож болно. Тэр дундаас Азиас гэх юм бол Хятадаас нэг байдаг, Вансhu гэдэг санагдаад байна. Тэр юу архитектор болохоор уйгураас гаралтай. Анзаарах юм бол та өөрсдөө судлаад үзэх юм бол эхэндээ бол юм цагаан арьсны эрхтэйчүүд байж байгаа. Сүүлийн үед бол за та бүхний сайн мэддэг Цаадид. За Сэжима. Тэгээд одоо сүүлийн 20 он ч гэсэндээ энэ хоёр эмэгтэй хүн бас авсан группээр авсан. За энээс гадна хамгийн сүүлд одоо 2022 онд анхны хар арьстан хүн шинэ шагналыг авсан. За энэ дундаас Японыг за яагаад ийм их хүн авч байгаа вэ гэдэг дээр ингээ хүн бодоод үзэхээр Япон бол үнэхээр бусд улсуудаас хөгжингүй Азийн орнуудаас ялч хөгжих сэтгэлгээ нь өөр байдгаас гадна харьцангуй
илүү их нэг хүн болгон архитектор одоо зургийг гүйцэтгэдэг хүмүүсийн тоо их. Ягаад тэр нь тийм байна вэ гэхээр хичээлхэн бол би Солонгос дээр харьцуулаад үзье л да. Солонгос бол ихэнх хүмүүс нь бол апартанд амьдрахыг хүсээд тэгж амьдралын зорилго нь апартаа аваад тэр апартанда одоо ингээ байранда амьдрах зорилготой байдаг бол эсвэргээрээ Японы хувьд болохоор модон барилганд амьддаг. Тэгээд аль болох хувийн хаустай байхыг эрхэмлдэг ийм хүмүүс байдаг болохоор за мэдээж апартментыг болохоор нэг архитектор ахлагтай за ганц баг гэхэд 4-5 мянган хүний амьдралын одоо тэр зорилгыг нь биелүүлээд орон сууцны зургийг нь хийж байгаа бол за хувь хүний хаус гэдэг маань болохоор тэр олон хүний 3 мянган хүн байлаа гэхэд 3 мянган өөр архитектор зургийг нь гаргах боломжтой. Тийм болохоор тэр дундаас илүү сонирхолтой содон зүйлсүүд гажирна. Бас дээрээс нь илүү их өрсөлдөөн үүсдгээс хамааралтайгаар хамаагүй одоо илүү хөгжилтэй байсан гэж бас нэг талаар нь ойлгож байх гэж миний хувьд тэгж бодож байна. За тэгээд фрескер шагналын болохоор хамгийн одоо чухал нь юу вэ гэхээр бус хүмүүс зарим хүмүүс бол за тэрийг авсан чалаа аваагүй ч яалаа гэдэг байр сууриас хандаг бол хамгийн чухал нь хүмүүс яагаад энд анхаарах хэрэгтэй вэ? Хэрвээ та оюутан бол хэрвээ архитектурыг сонирхдаг, барилгыг сонирхдаг бол яагаад энд анхаарлаа хандуулах ёстой вэ гэж миний хувьд боддог вэ гэхээр за тухайн үеийнхээ тэр авж байгаа шагналыг авж байгаа хүмүүсээс хамаарат тухайн тэр чиглэл одоо энэ жилийн дараа жилийн тренд болох чиглэлүүд за хүн төрөлхтний одоо хүсэмжилж байгаа зүйл тодорхойлогддог гэж харж болно. За эхний анх бол одоо тэгэл шинэ технологи одоо шилэн барилгууд за дээрэс нь за арай өөр одоо хилэмжүүдийг орчин үеийн барилга гэж юу юм бэ гэдгийг үзүүлж чадчихсан тийм хүмүүс шагнал өгч байсан бол одоо сүүлийн үед за илүү одоо байгаль орчинтой ээлтэй амьдрах уу эсвэл хамтын амьдрал гэдэг юу юм бэ? Хамтын амьдрал дундаас яаж энэ барилгыг ямар барилга ер нь зохимжтой юм бэ? Гэх зүйлүүд дээр ингээд чиглэлүүд нь тодорхойлогдоод яваад байдаг гэж ойлгож байна. За тэгээд хамгийн чухал нь болохоор миний хувьд энэ шагнал яагаад байх ёстой? Яагаад хүн болгон мэднэ? Ойролцоогын шагналыг хүн болгон мэддэгтэй адилхан мэддэг болоосэй гэж хүсдэг зүйл маань болохоор хүн болгон мэддэг болох юм бол за илүү архитектор барилга гэдэг зүйл маань нэг хүний амьдралыг зүгээр л нэг дээвэртэй багантай ийм зүйлийг барилга гэдэг биш. Таны ирээдүйн амьдралыг таны хүүхдийг одоо та яг ямар сургуульд хүүхдээ явуулж байгаагаас чинь хамаараа тэр хүүхдийн чинь амьдрал тэр нэг барилгаас хамаарат 40 мянган хүний одоо амьдрал дээрээс нь хэдэн зуун жилийн одоо тэр улсынхыг нь авч явах хүмүүсийн амьдрал шийдэгдэж байгаа гэдгийг та бүхэн бодох юм бол энэ тантай огт хамааралгүй тийм зүйл биш шүү дээ. За жишээлх юм бол за би сургуулийн барилгыг жишээнд авч үзье гэж бодлоо. За сургууль гэдэг маань за хит өндөр 5-6 давхар байвал яах вэ? 2 давхар байвал яах вэ? Тодорхой хэмжээнд 40 минут хичээл орлоо 50 минут хичээл бол 10 минутын завсарлага гэж байдаг. Тэр завсарлагаанд та хамгийн доод нэг давхартай байдаг хоолныхаа газар руу яваад ирэхэд амжих уу? 5 давхарт сургуульд сурдаг, 4 давхарт сурдаг бол тэгвэл 2 давхар гэх юм бол яваад ирээд амждаг. За энэ хугацаанд тэр хүний одоо хүүхдийн найз нөхдөдөө инээлдэх за тэр завсарлагын цагтаа илүү юм хийж болох дээрээс нь тэр явж ирэх хооронд дурсамж гэдэг тэр зүйлсүүд бүх зүйлс маань шийдэгдэж байдаг. Хэд өндөр одоо сургууль болоод явчих юм бол тэр хүн гарахаасаа залхуураад яваад угаасаа амжихгүй юу ч хийж амжихгүй гээд ангидаа үлдэх. За ийм асуудлуудаас бодоод сэтгэл зүй гэдэг юм уу хүнд нөлөөлөх асар их байдаг гэж одоо үздэг. Одоо бидний сургууль ямар байсан бэ гэхээр та бүхний ч гэсэндээ тийм их байсан баг. Ангиуд байдаг бүх ангиудын одоо дунд нь ч гэдэм үү нэг том ийм одоо орон зайг ингээд үлдээсэн. Энэ орон зайг болохоор одоо тухайн үедээ болохоор яах гэж байдгийн бол гэдгийг мэддгүү бас сурахынхаа мэддгүүд байсан л да. За би яг тухайн үед одоо ингээд судлаад ингээд үзэхээр ангидаа байхгүйгээр завсаргааны хэсгээр гараад тэр хүүхдүүдтэйгээ одоо өөр ангийнхантайгаа харилцаа үүсгээд тэр харилцаан дундаасаа хүний хөгжил, хүүхдийн хөгжил асар өөр төвшөнд үлдэх боломжтой юм а гэдгийг харсан байдаг. Тийм болохоор та бүхэн хүүхдээ сургуульд өгөхдөө за аливаа их гэр орноо сонгохдоо энэ зүйл чинь хэрвээ нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэндээ тэр хүүхдийн чинь зан төлөв бүх юм шийдэгдэж байдаг гэдэг маань одоо архитектурын хамгийн том чухал та бүхний мэдэх ёстой зүйл гэж ойлгож болох юм а. За тэгээд ямар ч гэсэн Фрискерийн шагналын тухай та бүхэнд ингээд танилцуулснаа ингээд дуусгаж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай.